ажлын хэсэг нь өөр ажиллаж эхлэегүй хүн шүү дээ. Одоо уулзалдаад анхныхаа тийм мэдээлэл ямар нэг мэдээлэл алга байна. Таны өдөр нэвлэх боломжтой гэж бодож байна. Биш ээ. Юу энэ дэр хэвлэрнэ гэсэн үг. Одоо Монгол Ардын нам 2 хуваагдчихсан нөхцөл байдал. 2 хуваагдаагүй бай. Бүгд харж штеп. Намд үжил бодлын үнд зүйлийн бодлогын өөрчлөлт гараагүй. Нам нэгдмэл байгаа. Намын анхан шатны байгууллагууд, намын гишүүд нэгдмэл байгаа. Энэ бол өөр асуудал. Тийм биз? Энийг намын асуудал руу оруулах хэрэггүй. Удирдлагын байр суурийн одоо зөрөө гарч ирж штэ. Ялангуяа тухайн асуудал буюу үндсэндээ асуудлыг бол энэ гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газрын үндсэн үүрэгтэй холбоотойгоор асуудал үүсэж байгаа. Тэр талаас нь ярих хэрэгтэй. Энэ дээр бол хууль зүйн сайд байр сууриа хатуу хэлсэн. Гэмт хэргийг бол эвлэрэхгүй, гэмт хэрэг дээр наймаалцахгүй, гэмт хэрэгт улс төрийн нам оролцохгүй зөвхөн шүүх шийднэ гэж. Тэр зарчмын дагуу явах хэрэгтэй. Энэ бол бид нар эрхцүүд тэртээ улс шүү дээ. Бүх юм хуулийн өмнө хүн бүр тэгших байна. Тэр зарчмын дагуу явах хэрэгтэй. Таныг одоо улсын хурлын гишүүн сайн зорилгыг зарлах хэлсэн гэдэг нь бас дуу бичлэгийн захим орчинд гарсан. Харин тэгээ та тэрийг сонссон уу? Тэнд ямар нэгэн занал хэлсэн муу юм байхгүй гоос тээ. Эр хүний ёсоор өөр газар уулзъя гэдэг нь. Яг хаа эр хүний ёсоор уулзахаар яадаг муу зүйл биш. Эр улсууд хэр гадаа салхин гарч болно. Ганц жилийн дундаа тавиа сууж болно. Ер нь юм хатуу одоо ялангуяа үндсэн хууль дээр хатуу байр суурь, эсрэг тесрэг байр суурь байгаа байхгүй бид хоёрын хувьд. Тэгээ тэрийг бол энгийн төвшин дээрээ ойлгохгүй юм байлаа. Заахын ажлынхаа дараа бүх юмны дуусны дараа улс төржилтгүйгээр нэг эр хүний ёсоор уулзаад юм ярья. Эр хүний хувьд ярэ. Одоо тэрнээс бол яг маргалдаад миний зөв чиний зөв гэдэг юм хэрэггүй. Энийг үндсэн хуулийн шийдвэрийг их хурлын гишүүн шүүхгүй. Юм бугаач шүүхгүй. Үндсэн хуулийн зэц их судлаан хуралдаан зарлаад асуудал шийдсэн. Энийг өгд үгүй ёслон биелүүлэх даган сахих нь бидний үүрэг. Яг л их хурлын гишүүд үндсэн хуулийн хамгаалалтыг тангар өргөдөх байхгүй. Тэгэхээр үзэл бодол зөвшөөрсөн одоо залуу гишүүдийг давамталдаг юм асуудал байдаг юм уу? Дамтлан гэж үгсүүд. Бид нар үг хэлэх ёстой. Бидэнд яагаад гэвэл энэ ой санамж байна. Түүхэн ой санамж. Энэ парламентын түүх байна шүү дээ. Улс төрийн туршлага байна. Ялангуяа залуу улсууд анх удаа парламент сонгогдож байгаа сонгогдсон улсууд бүр жагсаалтаар орж ирсэн улсууд бол энэ парламентын мөн чанар, өнгөрсөн түүх, өнгөрсөн Монгол улс төрийн амьдрал энэ зүйлээс бид нар асууж зөвлөжээл их сайн юм байгаа юм. Энэ дахин дүнсэн гэж байна. Одоо би бол тэгэж бодож байгаа. Тэгээд тэр хүн яаж бодох нь тэр хүний асуудал шүү дээ. За баярлалаа.